хүний сэтгэлийг хөндөж чадахгүй бол хөнгөн биерийг бариад явах хэрэгтэй гэдэг үг чи одоо яг артистууд бас бодож байгаа юм байна. Өөрийнхөө мэдрэмжийг мэдээж ойлгож гаргах хэрэгтэй. Гэхдээ бас тэрийгээ бас бусд хүмүүс яаж ойлгох гэж бодож болно. Гэхдээ илүү өөрөөсөө ингэж өөр төрөө тулгуурлаж ингэж мэдрэмжээ ингэж дагаж хэлээд нөгөө хүн тэндээс ямар нэгэн байдлаар чиний баяр гоног тэр сайхан одоо муухай сайхан бүх тийм мэдрэмжүүдийг жоох ингэж мэдрээд чи тэр хүнийг баг зэрэг тэмтэрч чадвал ер нь л жоохон урлаглаг. Тэгээд тэр хүн тэрнээсээ цаашаа өөрийнхөө мэдрэмжээр ингэж явуул ер нь айгу зөв зам санагдаад байдаг байхгүй. Тэгэхгүй бол бид нар ямар ч тэрэндээ хүрэхгүй зөвхөн одоо хандлт юм уу, мөнгө төгрөг юм уу, алдар нэр юм уу тэрийг хитрхи ингэж нэг тавиад хахаар бодит яг тийм гоё, тийм сүнслэг ч гэдэг юм уу, тийм бүтээл зөвхөн дуу хуур дээр биш шүү дээ. Зураг юу одоо бүх юм дээр л тийм юм байх хэрэгтэй юм болоо. Тэр нэг юмыг хүн хизээч бүүд илгэж унтрааж болохгүй гал.